Монгол Улсын ерөнхийлөгч Хунагийн хөрөлцгийн бүгд найрамдах талшууд хийж байгаа төрийн ажлын хүрээнд Ром хотноо зохион байгуулсан Итали-Монголын бизнес форумд хоёр улсын 150 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Талууд арьс шир, ноос ноолоор хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах боломжийг эрэлхийлжээ. Эдийн засаг бизнесийн орчны талаар харилцан мэдээлэл солилцож, дээрх салбаруудаас гадна дэд бүтэц, тээвэр логистик, эрчим хүч сэргээгдэх эрчимгүйч, ногоон технологи, хөдөө аж ахуй, жижигдэн үйлдвэрлэл, техник тоног төхөөрөмж, агаарын тээврийн салбарт хамтрах өргөн боломж байгаад санал нэгджээ. Форум нь хоёр орны бизнесийн харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан хөрөнгө оруулахад чухал нөлөө үзүүлэхийг албаны хүмүүс илэрхийлжээ. За өнөөдрийн бизнес форум дээр дөрвөн санал жишээтэй гарын үсэг зурж байна. За мэдээж Монголын талаас самсан ноолрынхаа 80% бол Итали улс руу гаргаж байгаа. Дээрээс нь бид бас Итали улсаас бас хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай тоног төхөөрөмж бас авдаг. Тийм учраас бол цаашдаа энэ хамтын ажиллагаагаа улам хөрвжүүлэх талаар хоёр талын танилцуулгуудаа нэлээд хийлээ. Тэгээ манай талын боломжууд ийм байна, Италийн талын боломжууд ийм байна. Тэгээ цаашдаа бид нар хамтраад энэ эдийн засаг болон өргөж улам нэмэгдүүлэх талаар нэлээд хамтын ажиллагаа, communication ажлууд хийгдэж байна л да. Ялангуяа бол Монгол жижиг дунд бизнес хөгжих, түүний санхүүжилтийн асуудал, гарааны асуудал, технологи менежментийн асуудал бол биднэрт шинэ бүтээц бүрэлдэхүүн хэрэгтэй байгаа. Энийн дээр бол ялангуяа энэ Итали улсад ажиллаж байгаа бидний өнөөдрийн хамтын гэрээнүүд энэ форумын үеэр ялангуяа Италийн талаас 100 жил болж байгаа холбоодууд, байгууллагууд яаж энэ аж ахуй нэгжээ өсгөж өндөөлөгдгийг бид дэлхийн зах зээлд гаргадаг туршлагаа судалж байгаа маш чухал форум боллоо. Итали нь дэлхийн ноолуурын зах зээлийн 40% дангаар хангадаг. Манай улсын самс ноолуурын 80% авдаг. Өнгөрсөн онд манай улс 1000 кг угаасан ноолуур 533 кг самс ноолуур нийлүүлсэн байна. Манай улс Италиас барилгын материалын чулуу, хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор гомь, чидүүн жимсний тос, шоколад, дарс, хүнс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин механизмын эд анги голлон авдаг. За энэ удаад бид нар бүгд найрамдах Итали улсад Монгол Улсын ерөнхийлөгчийн төрийн ажлын хүрээнд ирээд ажиллаж байна. Дөнгөж өчигдөр Италийн гэлтгүү дэлхийн тэргүүлэх Санта Кроце арьс ширний паркт очиж ажиллаад ирсэн. Тэнд очиод яг арьс ширний салбар цогцолцоо маань яаж байдгүй, яаж хөгждгөө, энэ зөвхөн үйлдвэрлэл гэхээс илүү судалгаа хөгжүүлэлт, хүний нөөцөө бэлтгэж чадварчуулах, энэ гадаад худалдаа, доктортой үйлдвэрлэл гэдгийг яаж хардгөө, энэ цэвэрлэх боломжийг хэрхэн яаж шийддгүү, энэ бүх тал дээр маш дэлгэрэнгүй мэдээллийг авч дээрээс нь хамтын ажиллагаагаа Монголын арьс ширний холбоо болон Италийн арьс ширний холбоо хилцэж тохиролцсны үндсэн дээр самжчгаа байгуулсан. Well, of course. Манай агентлаг бол Италиас гадаад руу экспортод хийх бүхий л талын дэмжлэг үзүүлдэг. За мөн гадаадаас Итали руу хөрөнгө оруулалтыг дэмждэг ийм агентлаг байгаа. За тэгэхээр санамж жижигхэн хүрээнд бол бид нар бүхий л талд хамтран ажиллана гэж бодож байна. За нэг ялангуяа Италийн энэ нарийн технологи шингэсэн жижиг тоног төхөөрөмжийг бол экспортлох нэлээд боломжууд байна гэж харж байна. За түүнээс гаднаас бусад салбар ч гэсэн боломжууд байна. 2024 оны байдлаар Итали нь манай улсад 90 орчим сая Америк долларын шууд хөрөнгө оруулсан. Италийн 39 аж ахуй нэгж боловсруулах үйлдвэрлэл, худалдаа, нийтийн ол, мал аж ахуйн гаралтай төгөөд боловсруулах барилгын материал, бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байна. Италийн экспорт 623 тэрбум, импорт 568 тэрбум евро. Үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, даавуу болон металл хийц эмийн бүтээгдэхүүн гаргадаг. Гадаадаас газрын тос, байгалийн хий, тээврийн хэрэгсэл, металл эдлэл, хүнс тоног төхөөрөмж голлон авдаг юм а.